Соёлын төв өргөнд бас хэсэг нөхөд маань одоо онц их хурал зарлж байна. Ер нь түүхэндээ монголчууд тархаа утрахаа аймаг байхдаа ялагдаж явсан. Эзэн Чингис хаан маань нийлүүлж ягаад хүчрхэг болж ирсэн. Тэрэн шиг манай нам эвтэй нэгдэлтэй байж сонгуульд орно. Тэгэхэд 12 онд Дарчлан намд Алтан уяг дарга Чүва эвлүүлээд ороход бүтэн ялж чадаагүй хагас дутуу ялж ирсэн. За 12 оноос хойш бол Зэн код гэж нөхөр Арчлан намын даргыг Алтан уяг даргын ойр тойрны залуучуудыг шорон гямдангаар айлгаж байгаад булааж авсан. Ямар хариуцлага хүлээсэн? Өчигдөр намын хяналтын зөвлөлийн дарга болно гэсэн явж гин үү? Энэ нөхөр удахгүй шоронд явах гэж байгаа Зэн код. Би Монголын шүүгт итгэдэг. Ийм хулгайч нарыг шоронд явуулах хэрэгтэй. Тэгээ шоронд орохдоо аврал хайж Арчлан намд хяналтын зөвлөл гэж ирж ийн гинэ. Хариуцлага хүлээхгүй гоц. За дараад нь 20 онд Арчлан намыг шороотойнд гутгаад 21 оны сонгуультанд зараа явуулсан Эрдэнэ хаав байна. Намаа зараад Америк явуулсан. Хариуцлага хүлээсэн үү? Хүлээгээгүй. 24 онд нөхөр ган төмөр намыг ялагдуулсан. За мань мэд явж иж нэгдүгээр тойргоос нэг хэдэн гишүүн өөрийнхөө дүүтэй нийлж гаргаж ирж иж бас нэг арай нэг дээр суудлаа авсан. Хариуцлага хүлээсэн үү? Шадар сайд болсон, жагсаалтар гишүүн болсон. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч чинь гинэ. Ган төмөр. Ийм нөхдүүдэд ард түмэн итгэх үү? Итгэхгүй шүү дээ, тий. За тэгээ 20 онд ерөнхийлөгч байхдаа бас манай намыг ер нь бас зарж идсэн олон одоо нөхдүүдээр манай намын нөхдүүдийг шоронд барьж хийж ирсэн Галтмаагийн Баттулга хариуцлага хүлээсэн үү? Өнөөдөр их хурлын гишүүн болсон хурдаас суухгүй явж байна. Тэ? Тэгээ өнөөдөр Баттул энэ манай намын үндэсний бодлогын оронд уг нь бол шүү дээ. 300 шилдэг гэр ахуйгаа зассан амьдралаа шийдсэн ийм шилдэг хүмүүс орж ирж иж 300-аас шилдэгэн шилдэг 126 нэр дэвшиж ман намын олигарх хуудтай үзэх ёстой юм. Харамсалтай нөгөө нэг Баттулгын тороолууд Баттулгын фракцийн конопчингууд тийм ээ одоо энэ ган төмрийн конопчингууд энэ намын дарга одонгийн зогт гэрлийн конопчингууд орж ирлээ. Энэ яаж байгаа? Намыг хөвчилж авах гэж байгаа юм. Тэгээ манай намын энэ дарга нарт нэг алдаа байдаг. Аваагүй байхад авгаа сайхан, алдаагүй байхад үнэг сайхан гэж намын даргын суудлын дээр суухаараа ерөнхий сайд болцсон мөрөөдсөн те. Өөрийнхөө долдоо нөр за чи тийм юмны дарга болно, чи тийм юмны дарга болно гэд албан тушаал хуваарлж ягаад хий зүудлээд хий тавиад байна. Тий. Ялалт гэдэг бол амаргүй. Тий. Өнөөдөр манай энэ Баттулга амарч чадахгүй Женко өчтөр тэр манай их хурлын гишүүн жаргал сайхан хэлж гин үнийг хэлж л шүү дээ. Хүмүүсийг дандаа ашигладаг дараад нь хүнээр гимтэр хийлэх гэдэг. Өнөөдөр манай Баттулгыг дагсан очоос хөрөнгөний байгууллагаас ахуулаад торгуул яваад бүгд ялт бос. Хаавна одоо өнөөдөр Баттулгын эдийн конопчингууд байж байна. Амарч болдгүй юм уу? Өнөөдөр би нутгийнхаа нэгэ дэндүү мэднэ. Өнөөдөр манай Баян онгороос хэдэн залуучууд орж ирж байна. Баттулга 3 саяын шүлжээ өгсөрч хөрхийн намын ажилтгүй байгаа гишүүдийн амьдрал дээр нь тоглож 5 цаасаар хурж баган конопчингуудыг оруулсан. Баян онгороос боддоо та нар сэтгүүлч таньж байгаа зэсэн гээд Баттулгыг ерөнхийлөгч байхад нь хэвлэлийн албаны дарга байж байгаа жидүү аваад цугтаага явсан жижигсэн Баян онгорт бүр гөлж танихгүй тэрэг. Тэгсэн чинь нэгээр гарч ирээд үндэсний бодлогоор нэг гишүүн гинэ. Яадаг үлээ зэсэн нэр дэвшчихгүй дээ. Би эмгтэй хүн гэдгээр нь ярьж байгаа биш. Зүгээр энэ байдлаар. Тэ манай Баян онгорын хуухаас хэдэн бацаанууд орж ирж байна. Их хурл үтхийл орон нутагта нутгийнхны дэмждэггүй хуухаа олсон гуйлагчингууд их хурлд нэр дэвших гинэ. Намаа санхүүжүүлж чадахгүй. Яах ч байгаа. 28 оны их хурлын сонгуулийг Баян онгор аймаг хэлгэлж шít Монгол Ардын нам. Одоо нүрцэтгэд Баян онгор аймгийн намын дарга гинэ. Хуухаа олсон гуйлагч би хэлэн нүрцдэг дэндүү мэднэ. Баттулгын конопч. 28 онд Баян онгорын нүрцдгийг сонгох байсан бол 20 онд миний мандатыг Баттулгаар булаалгаад дэвшиж байгаа сонгохгүй байсан. Нусаа татаа сугуурт ядагдсан шүү дээ. Одоо 28 онд нүрцэд Баян онгорын цэцэг дарга болно гинэ. Ардын нам бэлгэлчлээ. Өнөөдөр нийслэлийн Арчлан намыг хар. Манай энэ блэ ган очир гэж залуу. Хүний өөрийн зохиосон шүлэг байхгүй. Тэгтээ хүний зохиосон шүлгийг дэндүү сайн уншина. Дэндүү сайн шүлэгл нь уянгална. Тэгээд зүсээ минжитл ингээд орилоод юм ярьдаг. Хааван тэр хэн сонгосон? Хэн сонгох 28 он? Өнөөдөр оюун эрдэнэ энэ Баттулга хоёр хамууд нам дагандаас манан. Тэгэхэд одоо бодоод байхад 24 оны сонгуулийг Бацогт гэж нөхрөөр оюун эрдэнэ үеэл Нямбаатар тавьж өгсөн юм байна. Одоо 28 оны нийслэлийн сонгуулийг тавьд өгчлээ шүү дээ. Өнөөдөр нийслэлд Арчлан намаас инженер, бүтээн байгуулагч хийсэн бүтээсэн юмтай ийм намын даргатай бол ард түмэн итгэл санал өгөх болохоос зүгээр нэг хүний зохиосон шүлэг уншдаг, худлаа гуцдаг шалдан бандыг дарга болгож Нямбаатрын араас амьдралын сайжруулах гэж байгаа юм шиг идүүлж уулах гэж байгаа юм уу? Хариуцлага байх хэрэгтэй шүү дээ. Байхгүй. Тий. Өнөөдөр манай намын энд нэг хэдэн онц их хурл болж ийн хөөрхий. Одоо нам ингэж хоёр талд хуралдаж байгаа юм уу? Болохгүй шүү дээ. Өчигдөр тэр ямар юм гинэ концерт болж шүү дээ.
Холын хүнээс үг сонс гэж энэ холын гişүүдээс үг сонсдгүй юм уу? Худлаа гуцаад хоорондоо нэг юм батламж. Ямар юм гинөө? Худлаа гуцаад батламжлаа яадах юм. Тэртээ тэргүй сонгоцсон. Тэгтээ сая энэ үндэсний бодлогын ороогоор хайр цэглэгдээд хэдэн намын дарга суудалтайгаа үлдэхийн тулд хэдэн коновчингод хуугаа олсон гуйлагчингод орж ирсэн. Одоо би та нарт эднийг орж байгаад нэрлээд өгч чадна. Бид өнөөдөр 28 онд ялгахдаа ингэж ялдггүй маа. Тий. Ингэж ялдггүй. Сонгол юу нарчсан нам хэрхэн орцгоогоо юу ялцсан байна яг нэр. Нийгмийн сэтгэл зүг мэдрэх ёстой. Нийгэм өнөөдөр манай намаас амьдралаа одоо сайжруулах гэсэн хуухаа олсон үсээ гэлдсэн зангаа зүүсэн гуйлагчингуудыг сонгохгүй. Тэгэхээр ядаад нэг над шиг үннийг хэлцдэг ман намтаа өнөөдөр сүрэг хүчин хийгээд алалцдаг үнний төлөө шоронд орохоос айхгүй явдаг. Нэг бол ийм дөрүүдийг сонгох байх. Шударгасыг сонгох байх. Нэг бол ахуй амьдралаа зассан ардын намныг 1000 ухуулагч авахд 2000 ухуулагч авсан ч готоохгүй тийм хийсэн бүтээсэн юмтай нэр дэвшгнэрийг сонгоно. Өнөөдөр үсэн гацны энэ шалдан бацаанууд юу ямар юмны ухуулагч сонгох юм бэ? Өнөөдөр манай намын дарга нар ингэнэ багаараа хариуцлага хүлээдэг гинэ. Тэгээ Эрдэнэ инк бол ганц төмөр хариуцлага хүлээсэн үү? Ганц төмөр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр оюун эрдний бэд од хоёр гэдэг нэг шивгчин золбин байд одоо энэ дотор сууж байгаа. Би та нарт зааж өгч болно. Намынхаа урал дээр ороо батламждагч чадахгүй жагсаалтаар ороод гişүүн болсон чинь оюун эрдэнэ цэцэрлэг байгуулж өгч байгаа юм шиг хяналтын яамны сайд гинэ. Хэдэн тэрбум төгрөг үрээд буулаач тэр хулгаач ойлгочин золбин банд гэ хэлчих. Уучлаарай жоохон бүдүүлгийг бүлэг хэлэхээс өөр арга алга. За одоо манай зогтгоор л бас хариуцлага хүлээнэ гэдээ өөрийнхөө хүнийг гинсекээр томжуулах гэж байна. Тэ. Өнөөдөр ганц төмөр хариуцлага хүлээсэн юм уу? Хүлээгээгүй шүү дээ. Харин энэ нам гэдэг бол хин нэгэн даргын өмчш мөн үү? Генсекээр өмнө ахыг дарга байхдаа өөрийн үзэл бодолтой үүдэн практикийн эрдэнэ байсан. Тэгсэн өнөөдөр дарга хариуцлага хүлээдэг хэн хүлээгээд байгаа? Эдгээр шоронд орж иж хариуцлага хүлээх. Эсвэл үхэх юм уу? Эднээс хэн үхсэн бүх амжир юм шүү дээ. Тэгээд эдгээр үхчүүдхийн хариуцлага хүлээх. Өөр үхтээс нь хариуцлага өгөх юм уу? Тийм байдгүй. Ардчилсан намын хариуцлагыг мянган гишүүд өнөөдөр гудамд явж ардын нам дээрлэхүүлж, боордуулж, шорон гянданд явж хариуцлага хүлээж байна. Дарга нар харин хариуцлага хүлээдгүй маа. Би ийм л юм яриад байгаа маа. Энэ намын зарим гишүүд бүхний дарга хоцруулна гэдэг гар үсэг. Гэхдээ ер нь тэгээд 100 ямаанд 60 ухна гэж нэг хүн яасан олон сэдвэр дуртай бай. Зогтгоор намын дарга хийгээл явал та. Энэ соёлын төвд байгаа тэр хуваагдаад байгаа нөхцөлөөр очиод эвлүүлэлтэй. Бүлгийн дарга чаддагт нөгөө өөрөө нэг ажиллаа хийлдэ. Манайхан нэг юм Монгол улс яагаад хөгжихгүй нэг давхар дарга хийгээд олон ажлыг сарниулаад тахаар хөгжихгүй байгаа. Игурлан гişүүд давхар сайд. Тэрэн шиг ерөөсө юм болгоны дарга болно. Тэгээд даахгүй нохоо болоо хураана гэж. Бүлгийн дарга өгөх хэрэгтэй ч дээ. Чаддагт мөн үү? Өөр ганцхан намынхан даргаыг чадaltaй гэсэн тоххой. Юм болгоныг дарга гэдэг энэ жүжээд байдаг болох хэрэгтэй. Тий.